Clara Nightingale Big Bang дууга та бидэнд зориуллаа. Яста гойтой болох юм аа. Миний дуртай дуучин уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулдаг юм. Clara хэдхэн сарын дотор өөрийн чинь дуулах өрмөц хэмээг дэлхийд даяар шууган тарьсан. Унтаж байхдаа дуулж бүжгэлж чадгаар юм шиг харагдаж байна. Амарч завсарлага авдаггүй. Бараг л үгүй дээ. Дуулж бүжиглэн гэдэг амьдралын минь утга учир. Дуу хуураас олж авдаг баяр баясгалаа та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Сики сонсвоо. Жинхэнэ уран бүтээлч. Парис хотод дараагийн уран бүтээлээ дүрсжүүлэхээр ирсэн гэсэн. Дууны нэр нь Шидэд Эрдэнэ. Би хатагтай цог хар муур хоёрыг биширдэг. Надад өдөр бүр урам зориг бэлгэлдэг болохоор шинэ уран бүтээлээ тэдэнд зориулахаар шийдсэн юм. Миний тухай дуу гэж байна штэ. Биш ээ, хатагтай цохын тухай. Баярлсандаа болоод ухаан алдах нэ. Сонгон шалгаруулалт Grand Palette болно гэлөө. Хар мөрийн дүр тоглох хүнийг олчихсан гэсэн. Сайхан мэдээнээс хуваалцахгүй мó? Атаахандаа хийж болохгүй. Гэхдээ л удахгүй ил болно. Хатагтай цох болон өөр дөрүүдэд тохирох хүмүүсийг хайж байгаа болохоор та бүхэн өнөөдөр ирж шалгаруулалтанд оролцоорой. Маринет, чи сонссноо? Бид бүгдээрээ сонгон шалгаруулалт руу явж байна. Чи ч бас ирэн шүү. Ямар нэгэн ажил гарчихлаа гэсэн шалтак хүлээж авахгүй гэдгийг сануулъя. Clara Nightingale-тэй уулзах боломж гарч байхад би юу боллоо гэж татгалцах вэ? Удахгүй уулзъя. Чи арай хатагтай цохын дүр шалгуулах гэж байгаа юм биш үсттэй. Яалаа гэжтэй зүгээр л туслах дүрд нь багтвал болох нь тэр нууцаа ил болгох аюултай алхам би яасан ч хийхгүй. Хашгүй дээ Маринет минь. Чамаар бахархаж байна шүү. Өмнөд Солонгос хятад удахгүй нэг салбаруудад сайхан сурталчилгаа болж өгнө. Чам сонголт байхгүй. Гэхдээ хаава анх гарч ирэх үеэс нь эхэлж би Кларагийн хувцсыг уруулсан. Чамайг санал болгоход минь огтхон ч татгалзаагүй. Зар сурталчилгаан дээрээс л олж харсан чи чамайг их биширдэг гэсэн. Итгэлийг минь алдахгүй гэж найдаж байна. Яалаа гэжтэй хаава. Туслах дүрд шалгуулахын зүүн талд, хатагтай цохол шалгуулахын баруун талд. Материалын сонголттой ярих юм алга хий загварч гэсэн өөгүй юм байна. Би энийг өмсөж чадахгүй. Тийм ээ. Хон хугаас надад таалагддаг байсан юм. Гэхдээ энэ хувцас чамд үнэхээр сайхан зохиж байна. Үгүй гэж юу? Тийм биш ээ. Хүмүүс жинхэнэ хар муур гэдгийг маань мэдчихин штэ. Мэдэхгүй. Хүмүүс ямар хаалган гэж? Эдрийн чи бэлнэ үү? Гарлаа. Одоохон. Энэ багийг зүйлээл бол хүмүүс намайг шууд тань яагаад ч өмсөж чадахгүй нь. Ерөөсөө би аль болох ив хавгүй дүр эсэхээр шийдлээ. Тэгээд арга буюу намайг өөр хүнээр солих биз. Хүрэлцэн ирсэн та бүгдэд баярлалаа. Мөрөөдөл минь биелж байх шиг санагдаж байна. Хамтдаа бид дуулж бүжгэлж цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Бид Clara Nightingale-ийн дууны клипэнд тоглох нь гайхалтай. Ийм юм болж байгаад итгэж чадахгүй нэ. Харин одоо хар муурын дүрд тоглохоор шалгарсан Эдриэнийг угтан авцгаая. Эдриэн! Бат харагдаж байна. Сайн уу? Эдриэн! Хувц чинь яг сайхан таарсан байна. Гэхдээ баг чинь яагав? Би харин хайгаад олдгүй. Одоохон зохицуулчихъя. Зүгээр дээ. Шалгаруулалтын үеэр угаасаа баг хэрэг болохгүй. Аль юу? Эдриэн хар мууртай их төстэй гэж би чамд хэлж байлаа. Юу? Эдриэн хар муурнаас хэдэн мянга дахин илүү. Олон цаг зогсоод та нар лав үлсэж байгаа байх. Яна биднийг ч ихлээд ирж байна. Ашгүй алчлаа. Алив тэври чамайг хатагтай цох болголоо. Юу? Таны юу яриад байгааг нэг л ойлгохгүй. Хатагтай цохын хийх байсан үйлдэлийг чи сая хийсэн. Сэтгэл зүрэг чинь хатагтай цохынхтай адилхан юм. Чамайг хэн гэдэг вэ? Маринет шин дууны клипэнд минь зориулж хатагтай цохын дүр тоглооч. Тийм ээ, яг сайхан тохирно. Маринет урагшаа чи чаднаа. Танд их
Их баярлалаа. Би таны үнэн чүтэн бишрэгч. Гэхдээ би найзуудтайгаа туслах дүрд тоглох гэж ирсэн. Найзуудыгаа орхимааргүй байна. Тун харамсалтай байна. Гэхдээ зүгээрээ би ойлгож байна. Яг л хатагтай цог шиг дог хариулт өгч байна шүү. Энд сууж байгаарэ. Удахгүй нөөрийг чинь хувиргана. Найзуудыг чинь би нааш нь дагуулад ирье. Маш их баярлалаа. Сайн байна, Маринет. Ятгалганд нь автлахгүй сайн тэслээ. Яаж байгаа юм бэ? Бидэнтэй үлдэх гэж Эдринтэй клипэн тоглохоос татгалцлаа гэж үү? Чи хамгийн шилдэг нь. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Одоо бүгд харж болно. Бүгд анхаараарай. Ойртож яваа аюулаас болгоомжлох хэрэгтэй шүү. Би санаа зовоо. Nightingale Chloe-г яасан ч сонгохгүй. Харж л байгаарай. Хөөх, өнөөдөр чи чинь яаж хавэ? Ухаалаг хариултуудыг чинь өмнө михий ясалмаар байна шүү. Одооноос эхлээд намайг Master Marinette Dupain-chen гэж дуудаж байгаарай. Хатагтай цох хүрээд ирлээ. Зураг авалт хизээ эхэлэх вэ? Хлой, хүн болгон шалгаруултанд оролцох ёстойг мэдж байгаа биз дээ? Наадах чи надад асуудал биш. Үнэхээр сүрхий байлаа шүү. Янцтай. Энэ бол юу ч биш. 8 жил Парисын театрын Orly Dupin-аар тусгай хичээл заалгасны үр дүн гэхэд би гайхалтай гэдгээ мэднэ. Чи үнэхээр авьяастай өх юм. Гэхдээ хар муур та хоёр харилцан зохицох ёстой. Тэр асуудал биш ээ. Эдрийн бид хоёр хар багасаа л нэг нэгэ мэднэ. Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчийн хүү Парис хотын захирагчийн охин гэхээр гайхалтай хослох биш шүү. Асуудал гараа юу, Master Dupain-chen? Chloe хатагтай цох болно гэж юу? Би лав яасан ч зөвшөөрөхгүй. Эдриэнтэй хамт клипэн тоглохгүй гэдгээс илүүтэй наадах чинь асуудал болоод байна гэж юу? Би хатагтай цох байсан бол Chloe шиг охиныг хизээч өөрийнхөө дүрт тоглохгүй байсан. Габриэл, та юу гэж бодож байна? Уран сайхан талаас нь харвал төрөвний охин илүү тохирохоор санагдлаа. Гэхдээ зураг авах цаг болж гэж Chloe Bourgeois сонгоё доо. Би танд итгэж байна. Тийм ээ, хоёулаа дооны клипэн тоглох нь байна штэ. Эдрин, ерөөсө Эдри Муур гэж дууддаг юм билүү? Ямар утгатайг нь ойлгож байгаа биз дээ? Эдри Муур, тийм ээ. Хөөе, байц. Би бодлоо өөрчиллөө. Би хатагтай цох болмоор байна. Янцтай. Төгс бүтээл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Баярлалаа. Баярлалаа, Маринет. Үнэхээр уучлаарай. Нэрийг чинь хин гэлээ? Доргуцахгүй бол туслах дүрд тоглож болно шүү. Юу? Намайг өчүүхэн туслах дүрд тоглуулах гэж байгаа юм уу? Итгэж чадахгүй нэ. Хөхийнэд хурцчлээ. Тэнийг чихмэл тоглоом өгч улам уур хүрэх болж үз. Жангууд. Материалын сонголттой ярих юм алга. Ийд загварын ч гэсэн өөгүй юм байна. Чиний өмсдгөөс ялгарх юм алга. Үгүй гэж юу? Бүр дэндүү адилхан юм Тики. Би ер нь юу хийчих вэ? Энэ багийг зүйлээл бол хүмүүс намайг шууд танина гэдгийг би мэдээд байна. Яагаад ч өмсөж чадахгүй нэ? Маринет, чи бэлнэ үү? Тийм ээ, одоохоо очлоо. Гараад ирлээ. Гайхалтай харагдаж байна. Гэрэл тусгаарай. За та хоёр хатагтай цох хар муур мөн биз дээ? Үгүй нөгөө тийм ээ. Ох миний зураг авалтыг яг одоо зогсоох боломжгүй шүү дээ. Би ээж рүү залхаад хамаг сайхан мөрөөдлийг минь няц гიშгэлсэн тухай хэллээ. Хоёулаа хайртай аданд на ийм өчүүхэн хэрэгээр залхаж болохгүй ч дээ гүнж минь. 1 2 3 Хичээвэл та хоёр хөдөлгөөнөө зөрөхгүй хийж сурах боломжтой. Тэгээд бас гар гараасаа барих ёстой. Ойлголоо. Ингэж биш ээ. Ичих хэрэггүй. Хайртай хосууд шиг оролдоод үз. Энэ зурагнуудыг хараад Маринет ангааж дуусан да. Тэд яг л жинхэнэ хатагтай цог хармуур хоёр шиг харагдаж байна. Одоо ганц зүйл үлдлээ. Бага зүгээрээ. Тэр нөгөө Би л бага хаасайгүй хайж уг нь яа харахгүй байсан? Тэгтэл алга болчихсон.
Харин одоо хатагтай цах хармуур хоёр шиг харагдахаа болчихлоо. Санаа зовх хэрэггүй. Би олчихлоо. За алив зүүч. Бидэнд дуулж бүжиглэх зөндөө ажил үлдсэн шүү. Янцтай. Альвэ. Мөршөгөрөө 65 дугаар захирамжинд хотын захиргааны байрны зөвхөн 3 дугаар давхар зураг авах зөвшөөрөл олгохоор заасан байдаг. Гэтэл та хүсэлт гаргаагүйг сая олж мэдлээ. Тэгээд ч тэнд засвар хийх гээд 8 сар хүртэл хаажсан. Тэгэхээр та Франц тэр тусмаа Парист зураг авах боломжгүй. Би ойлгохгүй байна. Өнөөдөр дуулж бүжиглэх боломжгүй болсон. Өндөрт хөрөөд өөр тийшээ нисэж болно гэсэн үг. Сая миний хэлснийг сонссноо? Үгүй. Толгой холбочлоо. Миний авьяас дундрахгүй маа. Үгүй. Зураг авалтаа хатагтай цах хармуурын төрлөх хот хайрын хот Парист авах ёстой байсан. Хамаг төлөвлөгөө маань урчглаа. Хайрт шүтэн бишрэгчид минь намайг уучлаарай. Урман хугарч ойлж байна. Чихэнд сонсголонтой сайхан чимээ байх чинь вэ? Бицхан акума минь нисэж очоод харахороо тэрэнд шингэ. Айдс төрүүлэгч. Би бол хүр ирвэх. Тэд дуугч нь хорих гэж оролдоо юу. Миний чамд өгөх хүч чадлын ачаар бүгд хаа сайгүй дуулж бүжгэлцгэх болно. Тийм ээ хүр ирвэхэ. Мөрөөдлийг минь биелүүлж өгсөнд баярлалаа. Одоо ингээд дууссан. Бүгдээрээ гэр гэртээ харьцгаа. Дуул, бүжгэл, толгой сүүл хол. Үгүй бол тэр дараа хөшин гэж мэд. Юу яриад байгаа юм бэ? Бүжгэлж толгой сүүл холб гинэ. Нэртэйгээр нь бүрээ үлээгээд хэлчихээч. Глой ах минь. Гооч байна. Би толгой холбох гэж үзье. Битгий намайг хөшөөгөөрэй. Браво. Дажгүй хэмнэлтэй юм гээч. Хувирах цаг боллоо Тики. Тики, толбоцох болгоорой. Билнүү найз минь. Лэг савраа гаргацгаая. Бүжгэл, толгой сүүл хол. Үгүй бол тэр дараа хөшин гэж мэд. Найтингейл, чамайг биднийг биширдэг гэж бодож байла. Бид хорон санаатны эсрэг тулалддгийг мэднэ үсттэй. Одоо би айдас төрүүлэгч болсон. Цаашдаа чинь хിവэрэ үлдэнэ. Замд минь хүндэлсэх гэвэл төлөх хүн чинь харин өндөр байна гэж мэдээрэй. Ухаан орж үз. Сөрөг муу бодолд захирагдах хэрэггүй. Дуу хоор энэ дэлхийг илүү сайхан газар болгоно. Саналд нийлэхгүй байна уу? Тэгвэл сайнаа үзэхгүй гэж мэд. Акумагаа өгвөл би чамд тусалж чадна. Акумагаа өгнө гэж байхгүй шүү. Хувирч өөрчлөгдсөн байдал минь хачи их таалагдж байна. Хамт бүжиглийг бол дург үзэхгүй үстэй. Та хоёрт бусдаас ялгарах юм алга. Дэлхийн ертөнцийг илүү сайхан газар болгох гэж хичээж байгааг минь харахгүй байна уу? Яг одоо тэдэн рүү дайр. Хүчээр дуулж бүжиглүүлбэл чамд ашигтай. Тэг чадвал мөрөөдлөө биелүүлэхэд чинь хинч саад болж чадахгүй. Одоо л чиний боломж. Та хоёрын тулаанд үнэхээр намайг ялч чадна гэж бодож байна уу? Ганцаараа байснаас хоёулаа байсан нь хамаагүй дээр. Би зүүн талаар нь дайрыг. Болж байна. Хөөе, болгоомжтой. Уучлаарай хатагтай.
Хөгжмийн ертөнцид тавтай морил эцсийн амьсгалаа хүртэл эцэд цуцадлаа дуулж бүжгэл. Байц. Бүжгэлгүй бол хоёулаа газар дээрээ хөшчих штэ. Бүр мөсөн хөшин штэ. Чиний зөв толгой сүүл холбох хэрэгтэй юм байна. Тоглоом биш юм аа. Сайн байна. Одоо тэд хариу тулдаж чадахгүй. Дуулж бүжиглээ завгүй байх оронд нь бид өрсөж тайрна. Айц төрүүлэгч минь яг одоо тэдний шидэт эрдэнсийг аваад ирээ. Хөр ирвэхэ хүлээж вэ. Хүссэн зүйлээ чи удахгүй авна. Хармуура өөрийг хариуцлага санах хэрэгтэй. Бүжиглэх зураа дайрах хэрэгтэй. Бүжиглэх зураа гэж байгаа бол бүр ингэж үздэг юм билүү? Хармуур ийм молгоо байсан юм уу? 50 дээр 50-ыг нэмээд хэд гардгийг мэддэггүй юм байна. Мэдлгүй дээ. Жинхэнэ молгоо гэвэл чи. Жинхэнэ хариулт гэвэл 102. Яаж бодоод байна? Би энийг л ойлгохгүй байна. Зөв хариуг нь хэлж болохгүй гэж мэд. Сүүл толгой холбосонд тооцохдохгүй гэж мэд. Айхтар алдаа гаргах шахлаа. Гэхдээ чиний ачаар би аврагдлаа. Өөрсдийгөө их ухаантай гэж бодож байна уу? Удахгүй ядар цуцаад үрд хөшин гайгүй. Яаж ч харсан нөхцөл байдал бидэнд ашиггүй байна. Ямар ч тач бүжиглэх зураа давших хэрэгтэй. Ямхын төдий боломжигч алдаж болохгүй. Яа харахгүй чиний хэлдэг зөв. Ямар нэгэн төлөвлөгөө байна уу? Найдаж байгаа ганц зүйл л байна. Аз дуудах цаг болсон байна. Юу ирэх нь энэ вэ? Гав өгдөг нь юуных вэ? Саадуулж зогсоох хэрэгтэй байдаг. Санал болгох зүйл чамд байдаг да. Тэрэнд биш, бидэнд зориулсан гав юм байна. Хармуура, одоо чиний ээлж юм байна. Юу болчих вэ? Ягаад хачин царайлчих вэ? Толгой сүүл холбох гэсэн чаддгүй. Тусламж авалгүй болохгүй нэ. Хармуур шиг гайхалтай бүжигчин бас толгой сүүл холбогч вэ. Тэр шиг өнгөлөг вэ. Сэтгэлээр уналгүй, өөдрөг вэ. Бүгдийг нь Болгоод өг. Сүрүүлээд өг. нэг хүн шиг болсон, нэгэн жигт хөдөлдөг болсон. Энэ чигээрээ дайрч энэ бүхнийг дуусгана. Зүгээр л бүжгэлж байгаа юм шиг сүрүүлээд цохоод үзье. Надтай хамт нар жаргатал бүжиглэхэд бэлэн үү? Гадагтай цох минь харанхуй болтол бүжгэлцгээе. Дүрм зурчих санаатай юу? Зөрөхгүй бүжиглээд л болчихно гэж бодоо юу? Акума шингэсэн хүнийг аврахыг анханасаа бид зарьсан. Сандраад ихэлсэн үү? Ялагдал мэдрэгдээд ихэлсэн үү? Гайхалтай хатагтай цох. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бицхан ирвэх юм. Сакара? Хатагтай цох, Хармуур, та хоёр энд юу хийж байгаа юм бэ? Та хүр ирвэхийн хөлөнд авцсан. Гэхдээ бүх зүйл хэвэнтэй орсон. Та хоёр намайг аварсан гэж юу? Гайхалтай юм бас байдгаа. Таныг зураг авалтаа саадгүйгээр хийж дуусгах нэг арга болсон шүү. Илүү сайхан болсон байгаа биз? Хүн болгоныг хамруулж чадсан гайхалтай. Баринет эдрийн хоёр хатагтай цох Хармуур шиг харагдаж байсан ч үйл хөдлөл нь үнэмшилтэй харагдахгүй байсан.
Би угаасаа хадагтай цохын дүр тоглоё гэж нэг их бодоогүй л дээ. Харин та нартай хамт клипэнд тоглосондоо баяртай байна. Надад ч бас энэ хувилбар илүү таалагдж байна. Би угаасаа яаж хар муурыг дөөрэж чадах вэ? Хилээд явах уу? Бүр тис ондоо. Ха? Юу гэх гэсэн бэ гэхээр чи хар муур шиг онцгүй харагдана. Үгүй чамайг онцгүй гэсэн биш шүү. Зүгээр л хар мууртай харьцуулбал тис ондоо харагдаж байсан гэж хэлэх гэсэн юм л да. Чи ч бас хадагтай цохоос тийсээр харагдаж байсан. Хадагтай цохоо чам шиг хөгжөлтэй биш гэж бодож байна. Баярлалаа.